Говийн бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан Дорногов аймгийн Сайн Шанд сумд амжилттай болж өндөрлөлөө. Говийн бүсийн говь сүмбөр Дорногов, Дундгой, Өмнөгов аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1000 гаруй төлөөлөгчид говийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газар 2020-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгон тусгасан. Энэ хүрээнд говийн бүсийг бүгд найрамдахтай ард улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай говийн унган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн, аж үйлдвэрийн төрөлцсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх юм а. За бүсчилсэн хөгжлийн хувьд бол говийн бүс аж үйлдвэрийн төрөлцсөн ногоон эрчим хүчний дэд бүс гэж томьёологдсон байгаа. За ногоон эрчим хүч гэдэг дорнд ногоон хөгжлийн бүх асуудлууд аялал жуулчлал болон бусад асуудлыг оруулж болно гэдгийг бас хэлье. За энийг өнөөдөр бид нэр илүү төлөвлөхөө бас ярина. За манайх бол яг үхээр ингээд 3 том хэвтэй тэнхлэгтэй. За төв тэнхлэг бол замын үд алтан болог. За бичиг зүүн хатвч бол зүүн босоо тэнхлэг. За шивээ хүрэн арцсуур бол баруун босоо тэнхлэг. За ингээд бусад дэд тэнхлэгүүд бол байна гэж үздэг. За энэ дунд бол яалтчгүй манай замын үд за Дорногов бол үнэмлэхүй юм томоохон чухал үүргийг бол гүйцэтгэв нь. За цаашлаад бид нар 3 улсын хамтын коридоруудыг яаж хөгжүүлэх вэ гэдэг бол бүсчилсэн хөгжлийн хамгийн чухал зүйл. Говийн бүс бол Монгол улсын стратегийн зүрх гэж бид үзнэ. Энэ дуул уурхай, сэргээгт эрчим хүч, логистик, тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй зэрэг олон салбарын нөөц, давуу тал нэг дор төвлөрсөн. Гэсэн хэдий ч энэ их боломж иргэдийн амьдрал, хүний хөгжлийн бодит ахиц болж чадаагүй байгаа цаг үеийг бид цаашид давтах ёсгүй юм а. Бүрчилсэн хөгжил бол өнгөрсөн алдаанаас сургамж авсан өнөөгийн бэрхшээлийг оншилж, ирээдүйн хөгжилд бодит чиглэл өгөх шинэ бодлогын тогтолцоо юм. Монгол Улсын нийт хүн амын 6% нь говийн бүсэд оршин суудаг. Тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9%-ийг үйлдвэрлэл, 33.8%-ийг үйлчилгээ, 12.3%-ийг хөдөө аж ахуйн салбар эзлэж байна. Мөн тус бүс нутагт нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 4400 орчим бөгөөд нийт 8.4 сая толгой малтай. Говийн бүсэд ашигт малтмалын стратегийн томоохон ордууд байрладаг төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгт эрчимгүч, ялангуяа нар салхины эрчим хүчийг хөгжүүлэх асар их нөөц болцоотой. Мөн байгалийн хосгүй тогтооцоо түүх соёлын үнд дурсгалаараа дотоод гадаадын жуулчдыг татдаг. Жишээлбэл говь гурван сайхан улсын байгалийн зохицол газар, палеонтологийн үнд толдууртай хэрмэн цав, цагаан сувраг, дэлхийн энергийн төвөгддөг хамрын хэд зэрэг аялал жуулчлалын үнд цэнтэй газарнуудыг энэ бүсэд оршдог юм а. Түүнчлэн логистикийн хувьд говийн бүс нь Монгол улсыг бүгд найрамдахтай ард улс болон бусад улс руу нэвтрэхэд гарцуулдаг. Хилийн бомбд төмөр зам, автозамын дэд бүтэц, 5-7 гашуун сугаад чиглэлийн төмөр зам хурдтай өргөн тэлж байгаа нь экспорт, худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хуралдаанд оролцогчид онцолж байлаа. За энэ удаагийн бүсийн чуулганаас зөвхөн Дорногов төдийгүй манай бүсийн 4 аймаг бүсээ сонгосон гишүүд нэг том хүлээлт байгаа. Энэ нь бол манай говийн бүс бие даам төр хувийн ишлийн түншлэлийн хүрээнд бүсийн хөгжлийг төдийгүй улсын хөгжил томоохон хувь нэмрээр оруулах эрчим хүч зам дэд үтсийн болоод аж үйлдвэр технологийн паркын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг засгийн газраас хүсэж байгаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн чуулганаар засгийн газар маань бол манай говийн бүст энэ томоохон төслүүдийг урагшлуулах энэ зөвшөөрлийг бол өгнө гэдэг ийм бүрэн итгэлтэй байгаа. Манай цагаан сувраг байгалийн үзэсгэлэнт газрыг тулгуурласан палеонтологийн аялал жуулчлалын төв байгуулагдана гэдэг техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байгаа. За мөн энэ аялал жуулчлалын говийн бүсийн аялал жуулчлалыг дэмжих хүрээнд бид энэ аймгийнхаа их газрын чулуу, бага газрын чулууг төв замуудтай холбох, хэвтэ тэнхлэгийн зам болон босоо тэнхлэгийн замтай холбох асуудлыг оруулъя гэж байгаа. За хамгийн гол асуудлууд бол дэд үтсийн асуудал байна. Тийм учраас 10 ихээр Мандалгов Чойр гэсэн хэвтэ тэнхлэгийн зам байгаа. За энэ замыг бол яралтаа оруулах шаардлага байна гэдгийг тусгаж өгч байна. Говь өөрөө Монгол улсын эдийн засгийг дижээж байгаа том бүс. Тийм учраас энэ уул уурхай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд бүхэлдээ усаар шийдэгдэх учраас энэ усны асуудлаа нэгдүгээр тавьж байна. За хоёрдугаарт нь дэд үтсийн асуудал. Дэд үтсийн асуудал дотроо босоо тэнхлэгийн автозам, замун төвшин өндийн автозам 4-ийн автозамын асуудал. За Мандалгов Чойр 12-ын зам дээр
мөн өндөр ач холбогдол өгж байгаа. Эднэрийгээ бол хамгийн нэн тэргуунд ирэмблээд явж байгаа. Говьсөнбөр аймаг ерөөсөө өнөөдөр нийт төсвийнхаа 50% улсаас татаастай амьдарч байгаа. Бусад аймагуудтай харьцуулахад бол хамгийн их одоо уул уурхай хөгжсөн, хүнд үйлдвэрүүд хөгжсөн, хөлийн бүс нутгуудтай уул уурхай бүс нутгаа бас хөгжүүлсэн, ард иргэд нь хүлээн зөвшөөрсөн ийм аймаг. За бусад аймагуд одоо уул уурхайгаа нээхгүйгээ зөндөө юм болдог. Манай Өмнөг аймгийн хувьд уул уурхайгаа одоо нээж ухуулаад Монгол улсын төсвийн өмнөд хүлээсэн үүргээ хамгийн өндөр биелүүлдэг. 1.7 их найдыг одоо 2025 онд улсын төсөв төлөвлөх үүрэг хүлээсэн ажиллаж байгаа. За Дорногов, Говьсөнбөр, Дундгов аймагт одоо хамтраад нэг бүс болж хөгжих дээрээ одоо санал нэгтэй байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэх 13 мега төслийн ихэнх нь одоо говийн бүс нутагт хэрэгжинэ. Говийн бүсүүдэд тээвэр логистик хот байгуулалт, боомтой соёл айлж жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчимгүйч үйлдвэр үйлчлэгээний зэрэг нийт 38 төсөл бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гашуун сухайд шивээгүрэн ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Өмнөг аймагт нүүрс эрчимгүйч болон металл ургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэр технологийн парк байгуулах, аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болон өргөтгөх, замын үеийн эдийн засгийн чөлөө төсөөд барилгын материал түүхий эдийн импортын хангамж логистикийн төв зэргийг байгуулах юм а. Говийн бүс яа харахгүй одоо манай уул уурхай эдийн засгийн хувьд бол хамгийн чухал ач холбогдолтой стратегийн бүс байгаа. За тэгээд бас Монгол улсын бүгд найрамдах хятад ард улстай хийж байгаа уул уурхай бүтээгдэхүүн эрдэс баялагын худалдааны одоо гол дамжуулж өнгөрүүлж байгаа ийм бүс. За тэр ч утгаараа говийн бүст бол өнөөдрийн байдлаар 5 авто замын боомт, за 3 төмөр замын боомт, за нэмэх нь дахиад 1 төмөр замын боомт гэх ингээд нийтдээ 9 боомтын тухай асуудал бол хөндөгдөж ярьж байна. За иргэдээс одоо орон нутгийн удирдлагуудын зүгээс гол тавьж байгаа шаардлага бол уул уурхай бүтээгдэхүүний худалдаа явахаас гадна тухайн боомтууд маань тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдэд ээлтэй байх, тухайн бүс нутгийн одоо сум орон нутагта ээлтэй байх энэ асуудлыг бол одоо түлхүү тавьж байна. За говийн бүс бол бусад бүсээс онцлогтой. Тухайлбал засгийн газрын 14 мега төслийн 6 нь манай бүсэд хэрэгжинэ. Манай бүс бол одоо аж үйлдвэрийн төрөлжсөн бүс, ногоон эрчим хүчний дэд бүс. За манад бас стратегийн одоо 5 орд үйл ажиллагаа эрхэлж байгаа. Одоо хэрвээ засгийн газраас нэмэгдэх юм бол дахиад 9 орд, ингээд стратегийн 14 орд үйл ажиллагаа явуулах ийм бүс. За дээрэс нь манай бүс бол усгүй болж байгаа бүс. Ер нь одоо газрын хөрснөөс доош нэг 200 м өрөмтгöd ус гарахаа болсон. Зарим газар 300 ч өрөмдөд ус гарахаа болсон. Ийм бүс нутгаа. За тэгээ өнөөдөр энэ говийн бүсийн одоо зөвлөгөө энэ хурал анх удаага болж байна. За эндээс одоогийн байдлаар урьдчилсан байдлаар гарсан хамгийн чухал 2 зүйл байна. Нэг нь бол одоо хэрлэн тоон орхон анги засгийн газрын мега төсөл байгаа шүү дээ. Усны мега төсөл, манай говийн усны төсөл. Энийг говийн бүсийн нэгдүгээр асуудал болж сая эренбэлнэ гэж ерөнхий сайд хэлсэн. Засгийн газрын 14 мега төслөөс гашуун сухайд ганц мод, ханги мандал, шивээгүрэн сэхэ хөлийн боомтын төмөр зам, нүүрс хим, кокс химийн зохицол бор, газрын цус боловсруулах зохицол бор, 450 мегаваттын хүчин чадалтай дулааны цэглэгээ станц зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуура боомтыг 70 задгад, чойрт, соёл аял жуулчлалын тусгай бүс геопаркийг Дундгов аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах орхон анги хэрлэн тоон төслийг үе шаттай хэрэгжүүлэх засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэнд дэмжиж байгаагаа илэрхийлж санал нэгдсэн юм а.